За бид гурав одоо Phnom Penh-ийн Өвлийн талбай гэдэг нэртэй газар ирсэн байна. Хитэн давхар авлаасан. Хүмүүсийг алдаг байсан аллагын талбайд ирээд үзэхэд амар сэтгэл өвдөж байна. Тэгэхээр цаазын ялснуудад ажиллаа яадаг байсан газар юм байна. Энэ модыг болохоор нөгөө хөргөчтэйг алхахад зориулсан чанга гаргачиг хөлөгдөг тийм мод болгож ашигладаг гэсэн байна. За бид гурав одоо Phnom Penh-ийн Өвлийн талбай гэдэг нэртэй газар ирсэн байна. Тэгээд энэ газрыг үзэхийн тулд ийм зүгээр тэгээд энэ хилээ сонгоод тэгээд ийм аудио сонсоод явах юм байна, тайлбарна. Одоо музей маягийн юм одоо тийм газар ирсэн байна. За ийш орохын тулд ингээд малгайгаа талж орд юм байна. Яа тэгэхээр маш олон хүний ингээд шул одоо гавлын яс центр байгаа учраас хүндэтгэл үзүүлж гэж орд юм байна. Хитэн давхар гавлын яс центр. За энэ ингээ галын яслууд дээр юм цэнхэр, шар, улаан гэдэг юм юмуд байгаа хгүй юу? Тэмдэглэнүүд гэсэн чинь эдгээр нь болохоор юм за гадаад хүмүүсийн юм оранж тэгээд төмрөөр цохолжсэн цэнхэр, хогоор хүснэ болохоор юм шар, сүхээр алуусан болохоор ногоон, хөг тийм хутгаар алуусан болохоор юм чинэлияга, хүзүүгээ одоо тастуулж алуусан болохоор шар, чихээ тастуулж алуусан болохоор юм цэнхэр гэх мэтчлэн гэсэн юм байна. За Камбожийн энэ улаан Khmer-ийн бослог буюу 1975-аас 79 онд Pol Pot гэдэг тийм удирдагч гарч ирээд төрийн хэрэгэлт хийгээд тэгээд хөдөө аж ахуй суурилсан социалист нийгмийг бий болгоно гэдэг ийм бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгээд 100% тийм коммунист нийгмийг байгуулна гэдэг. Тэгээд социалист нийгэм бол хот гэдэг зүйл байх ёсгүй гэд бүгд хөдөө аж ахуйн салбарлуур ажиллах хэрэгтэй гэд хүмүүсийг хүчээр хөдөө орон нутг руу нүүлгэн шилжүүлээд бүгдийг нь тариалан болгож ажилласан. Тэгээ энэ бодлогыг эсэргүүцсэн тэгээ нийгмийн сэхэтэн, боловсралтай хүмүүс, мэрэгжилтэн тэгээ тэр бүх хүмүүс ер нь өчгөө ингээд хороосон аимшигтай тийм зүйл болсон байгаа. Тэгээ бүр яг ингээд эцэг эхчүүдийн тэгээ хүүхдийн нүднийх нь өмнө шууд буудаж хороож алсан гэдэг ч юм уу зүгээр л нүдний шилзүүдэг хараа муутай байсных нь улмаас энэ хүн бол надаас илүү ухаантай хүн байгаад буслаг юм дэгдэж магадгүй гэж шууд хороож исэн гэдэг ч юм уу. Тэгээд сэхэтнүүд эмч нарын хүртэлтэй хороосон. Тэгээд им унх нь одоо энэ нийгэм байж боломгүй зүйл зөвхөн өв сургамлаартай уламжлалт юм аргаар л эмчлэн түүнээс ш одоо хими ийм нарлагтай им унх нь энэ байж болохгүй гэж үзээд тэг үүнээс болж бас маш олон хүмүүс өвдө шаналсандаа олж хүчндөө шанал зовоод им уу чадаагүй бас болж өгөж өргөцсөн ийм зүйл болсон байгаа. Тэгээ нийтдээ 1975-аас 79 онд Камбож улсад ойролцоогоор 1 саяас 3 сая хүн нас орсон гэдэгтэй ийм тоо баримт байт юм билээ. Тэгээд хамгийн амар ингээд харамсмаар зүйл нь юу гэхээр тэнд ингээд маш олон хүүхдүүдийг олноор нэгт ортой хороож хөнөөсөн ийм аимшигтай хэрцгий тийм түүхийн баримтыг харсандаа маш их сэтгэл ингээд эмтэрчээсэн. Тэгээд хүмүүс ихтэй өдөрт бүр ингээд 18-аас 20 цаг тариалан талбайд ажиллаулаад тэр хүмүүс ядарч цэцээд тэгээд турч эцэж ядарч сүлдаад хөж өргөдөжсэн байгаа. Тэгээд тэгж өгсөн хүмүүс дээр бүртэл нэмж бүр ингээд хор цэцэж
тэр чигт нь бүр ингээд дуусчихсан юм аимшигтай хэргийг хийжсэн бод эндээс өөр юу гарсан гэхээр тухайн улс орныг ямар удирдагчтай зүрстгэл итгэл үнэмшил хандлагатай удирдагч удирдах чагаар дамжуулаад улс их орон хаашаа эргэж болох юм бэ гэдэг энэ зүйлийг ингээд харж гашуудаж ойлгож байсан. Нөгөө өдөртөгч нь ямар хүн байсан бол те нүүт нараа гаагуулсан мэлгүй. Нөгөөд нь доолор дээр суусан хүн байсан гэсэн мөгтэй. За энэ болохоор цаазын ялснуудад ажиллаа яадаг байсан газар юм байна. Тэр шөнийн цагаар яг нөгөө эхнийг цаацлах яах вэ гэдэг мэдээлэл нэрээд тэгээд тэр болгоныг нь хангах цахилгаан бол хангагдсан байсан байна. Тэр мэдээлэл аваад хүмүүсийг устгаж цаацалдаг байсан газар гинэ. За энэ болохоор хуучны хятад одоо слэм жижиг юм хэсэг юм байна. За энэ болохоор ингээ химийн бодис хадгалах хөрөөсөө байна. Энэ нь ингээ хоёр зорилготойсэн гинэ. Нэг нь болохоор энэ нүхлийн талбайд хүмүүсийг алаад тэгээд тэгж алсан дээгүүр ингээд цацаад тэр нь болохоор хүмүүсээс гарч байгаа үнэрийг арилгах. Яагаад тэгэхээр хажууд нь байгаа хүмүүс үүний талаар сэжиг авах гэдэг үднээс үнэрийг дарилгах зорилготоор юм химийн бодис цэцдэг байсан байна. Хоёрдугаар талаараа тэнд амьд үлдэх боломжтой байсан хүмүүс байж магадгүй. Тийм учраас тэр хүмүүсийг бүр устгахын тулд юм химийн орц цэцэлдэг байсан хэсэг гинэ. Нөгөө химийн орц цэцдэг байсан гэдэг шуудаанууд нь шилбэл одоо энд ингэ байгаа хгүй. Тэнд болохоор 450-ыг нэг доор нь бүгдийг нь алсан юм. Газартал байна. Энэ 450-ны агшуулгав дээр алсын боговч нөхөн байсан байна. Одоо жишээлбэл ингээд Jesus loves me гэдэг боговч байна. Энэ нөгөө ингээд хүмүүс хүндэтгэж янз бүрийн болтохтой юм. Боговчнууд тавьж байна. За энэ болохоор баач хадгалдаг гурван хэсэг юм байна. Хүмүүсийг алдаг. Тэгээд одоо жишээлбэл хөлийн эндүү те янз бүрийн хутаг шүүг тийм дөнгө энтертэй тийм баачууд гэдэгсэн. Тэгээд 1979 онд алдагдсан байна гэхдээ тэр зүсүүд нь за энэ болохоор ингээ хятадуудын тийм ногоон талбай байдаг гэсэн байна. За тэгээд борооны улирал болохоор хүмүүсийн шүд яс центр гарч иртэй байна л байгаас. Тэгэхээр энэ болохоор хүмүүс бүр хөтлөн ажил хийсэн тийм газар юм байна.
За энэ болохоор юм талбай байна. Тэгээ энд ингээд нөгөө толгоогүй 166 оны толгойг төстэй талсан гэдэг ч юм уу те. Тэгээд бас яг тэр хүмүүсийг алж авах үед байсан гэрч хүмүүс эхний өдөр ингээ гэрээ орхисон хүн те, Америк руу зогтсон хүмүүс, тэгээд зөндөө олон хүмүүсийн ингээ нөгөө нэг сонссон тэр түүхүүдийг амьд гарсан одоо эндээс амьд гарсан хүмүүсийн түүхүүдийг нь бас ингээ сонсоо явж байна аудиогоор. Эцэст нь ер нь Камбож улсыг Вьетнам улсын дэмжлэгтэйгээр энэ зүйл ингээд дуусгар болоод 1979 онд дуусгар болоод гэхдээ яг нөгөө удирдагчийн үлдэгдэл тэр хүмүүс дахиад бас 10 жилийн туршид ингээд үргэлж байсан мэлээ. Тэгээ энэ зүйлээс бүрэн ангичд ингээд чөлөөлөгдсөн мэлээ. Тэгээ Камбож улсад байхад ер нь юм нэг ахмад настай тэр хүмүүстэй уулзаад үзэнгүүт хүний өдөөс ингээд хараад чигээр хараад нүдрүүг нь хараад юм ярьж чаддггүй. Тийм хүмүүсээс дандаа ингээд нүд нь ингээд альчдаг те ингээд түнтэй Америкта дандаа ингээд доош харж чаад ингээд алтаараад ингэж хардаг ч юм уу нэг зүгтээ тогтож хийзээч ингээд ярьж чаддггүй тийм их айдас ингээд насан туршийн тэм сэтгэл зүйн гэмтэл бий болцсон тийм үеийнхэн байсан. Тэгээд маш их юм харамсалтай түүх байсан. Тэгээ хүүхдүүдийн тэр хөл сэхэтэн хүмүүсийг те зүгээр л ном уншиж чаддаг болохоор нь тэ мэрэгчлээ болохоор нь гэж хороосон энэ зүйл үнэхээр аимшигтай дүү санагцсан. Тэгээ ялцчгүй Камбож улсад очихлохоор л бас энэ түүхийн газар очиж үзэх нь маш хэрэгтэй, бас сургамжтай, нөгөө талаас бас амар тийм сэтгэлийг ингээд төрүүлсэн зүйл байсан. Сурсан хүмүүс утсан ингээд одоо ч гэсэн. За энэ модыг болохоор нөгөө хөрөгчтэйг алхахад зориулсан чан гаргаж өгөлөгдөг тийм мод болгож ашигладаг гэсэн байна. $1980 онд энэ хэсэг газрыг төмсний талбай болохоор ухаж маллах гэсэн байна. Яг тариачин тэгсэн чинь тэндээс ингээ хүмүүсийн яс болдоод тэгээд яг энэ зүйлсүүдийг олж илрүүлсэн энэ нартай хүний шүд яснуудыг олсон байна. Хэрэгжижсэн сам гутал төр цаан тий. Энэ модноос ингээ хүүхдүүдийг цаацалж алдаг гэсэн гинэ. Цуугаас дэш тэр хүмүүсийг масаар нэнд ингэж бас алж иддэг гэсэн гэж. Хувцсан ардаа ингэ ингэж цууж.
За 4 жилийн туршид Камбожид энэ аллагтай хэрцгийлэл, дарангуйлал нэг өдөрт гिचийн юм юунаас болж болсон байна. Тэгээд маш олон сая хүмүүс золигдсон. Тэгээ яг тэр хүмүүсийг алдаг байсан аллагын талбайд ирээд үзэхэд амар сэтгэл өвдөж байна. Жоохон хүүхдүүдийг ч гэсэнтэй хайр наргүй алсан, дүүжилж алсан. Тийм юмнуудыг харлаа. Тэг хүний бүр шүд ястэй ингээд маш олноороо байна. Тэр хүмүүсийн хувцс ч гэсэн одоо ингээ газраас цухуу харагдаж байгаа хгүй. Тэгээд сэтгэл амир хүндөрөвддөг юм байна. Хэцүү байна. Бас нэг зүйл нь Монголд төгсөндөө яг энэ цаг талхмаарч юм шиг гэсэн мэдчихэв. Монголд мэдээж яриг нөө манжиндал байх зүй тийм цаг үе байсан ч гэсэн яг ингэж үндэстэн өөрийгөө үндэстнээ устгах, олноор нь хідэж алахтай тийм зүйл бас байгааг болохоор талархмаар, баярлмаар санагдаж байна.